Тунгалаг тамир 3 дугаар бүлэг 2 дугаар хэсэг. Дайсныг зохиж тулалдааныг хожиход зэвсэг барьсан цэрэг гол хүч гэж бат итгэсэн энэ хүн цэргийн сэтгэлийг ямагт засаж цэргийг өөртөө татахын тулд бүхнийг хийдэг. Цэрэгтэн үргэлж анхаарч тэдэнд унсан газар угаасан ус нь юу юм бэ? Яах гэж байгааг ярьж тэдний сүсэг бишрлийг ашиглан өөрөө цойчин болох зэрэг олон аргыг хэрэглэн цэргийн дотор үлэмж алдар хүндийг олоод тэдний гүн хайр бат итгэлийг татсан байна. Магсар Жавыг цэргүүд нь багш гэж нэрлэх үгэд түүний ер бусын хүчинд итгээд эргэлцээгүй сүсгэлэн итгэсэн. Баатар багштай явсан цагт заяа орхиж одоо харван шоо цайгаагүй юм бол алзахгүй. Ирсэн сум талаасан сэлмнээс зайлуулж чадах улаан сахиусны хувилгаан хүн гэж цэргүүд ярилцдаг байлаа. Ховдын сангийн хотыг байлдсан тулалдаанд зугдаасан нэг цэргийг барин авчирч өгөхөд хүүмэн даанчтай би чамайг шийтгэхгүй. Төрсөн нутагт хар буруу сансан болохоор заяач нь орхиж гүйсэн. Ингээд явуулсан бөгөөд дэрэгдээ байсан хүмүүс энэ цэрэг дараагийн тулалдаанд өгнэ гэж хөөр химэн гэж хэлсэн байна. 2 өдрийн дараа болсон тулалдаанд тэр хүн үнэхээр алагдсан бөгөөд хүрийг нь үзээд та нар харж байна уу? Шилээр шарх аваад газар мөргөж өгсөн байна шүү. Дайсны сум биш, орон нутгийн сахиусны сум бололтой гэсэн байна. Цэргүүд нь энэ явдлын тухай сонсоод Хатанбаатарын мэрэгэн чадлыг хэд өсгөн ярьж байснаас биш тэр цэргийн араас нь жухам хэм буудсан тухай ярих нь битгий хэл сансан хүн үгүй билээ. Хатанбаатар Магсарчав хар цэргийн довтлогооныг эсэргүүцсэн Монголын гол замуудын цэргийг захирч байлдаад түргэн зур дайсны давшилтыг зогсоон эсрэг довтолж өлөмж газрыг эзэлсэн байна. Бидэнд хүний нутаг хэрэггүй. Харин манжийн хар тамхинд унтсан Монгол сэргэж боссон цагт зангасан гараа далдрахын оронд хацар дунд нь 5 салаа бав хүртээ чадна гэдгийг үзүүлэх ёстой юм шүү гэж хэлдэг байлаа. Хатанбаатар 3 улсын гэрээг зөвшөөрөв. Гэхдээ нэгэнд Орос, Хятад хоёрыг салгаж чадаагүй болохоор өөр зам харагдаагүй билээ. Энэ учраас аргагүй цагийг хүлээж их хэргийг бүтээх нь чухал гэж бодож байлаа. Монгол улс тусгаар улс болтол бид морьбуу хоёроос салахгүй. Бид хүч нэмгэн, хүн цөөхөн, гэвч биднийг эслэх гэвэл чадлаараа тэмцэнэ. Ингээд Монгол нутаг дээр нэг чирх хүн унах ганц морьгүй болсон цагт тэмцэл дуусаж магад гэж дахин давтан хэлдэг байлаа. Хар цэргийн төлөөлөгч бууж өгвөл их мөнгө өндөр хэрэгэм өгнө гэж хэлэхэд манжийн өгсөн мөнгө хоолой дээр тэгэлчгээд дахин мөнгө орох заал. Харин Монгол хямцаг идвэл би сайжирна гэж отож хэлсэн гэж хариулжээ. Хатанбаатарыг жагсаалын өмнө ирээ зогсоход олон цэргүүд хурай гэж нижигнүүлэн хашгирлаа. Занги хүнд нар яавал Хатанбаатарын нүдэндөө тусах бол гэсэн бодолтой зарим нь толгоогоо шилэн дээрээ тавин цээжээ түрэн зогсно. Зарим нь хамаа чимэлгэн хамраа сартаалган хэвдүрсэн алтан байлаа. Хатанбаатарын морин тогтон ядан газар завчилж хазардар нь олон цэргүүд Монгол, Орос, Хятад 3 улсын хооронд гэрээ байгуулагдаж манай улс өөрийн цэргийг гэдэргэн татгах болжээ. Би нийслэл хүрээлэн өнөөдөр явна. Та бүхэн ойрын өдрүүдэд буцах үлээ. Бид хийх бүхнээ хийсэн болохоор хойч үе талархан дурсаж түүх дэвтэрдээ бичнэ. Тусгаар тогтносон Монгол улс бат оршиг гэхэд олон цэрэг нэгэн зэрэг хурай гэж хашгирлаа. Хатанбаатар Магсар Жав жагсан цэргүүдийг захаасан зах хүртэл 2 дахин харснаа морины амыг эргүүлж явхад дагалдагсд нь бас явлаа. Хатанбаатарын өлмий бат оршиг гэж нэг цэрэг хашгирахад бүх цэрэг хурай гэж нэжигнүүлэн хашгирлаа. Цэргүүд тарж майхны зүг явлаа. Дорж майхны хаяанд очоод зогсдол нэгэн цэрэг дэрэгдэн ирж өвгөө ингээд эндээс явах хэрэггүй гэж асуулаа. Тийм л болж тээ. Богдож авсан дамба хотогт нэгийг мэдэж байгаа байх та гэж гомдолтой нараггүй хэлсэн юм. Монгол хүн амны бэлгээр гэж энд саяхан л ярьж байсан. Одоо ч нутагта харин дагж нөгөө ахмиг насны цэрэг хэллээ. Дорж хариу дуугарсангүй. Ялч байсан дайнаа зогсоод эзэлж авсан газар хаяад буцах нь шившигтэй хэрэг шиг бодогдож байсан. Нэгэнт энэ бол богдын зарлиг болохоор буруу юу гэж хэлэх хүсэл байсангүй. Богдож авсан дамд надаас илүү мэдэж байгаа болохоор инкэл ёстой байсан юм бахаа гэж хүчлэн бодовч харамсах
хайрлах, сэтгэл нь уул явдлыг дахин бодогдуулна. Хэдэн өдрийн дараа Монголын цэрэг нутгийн зүг хөдлөхөд байран дээр нь жижиг боотолтой хатсан цагаан мөг энэ тэндгүй төгдийн хэвтэж байлаа. Иргэдэн дахил өргөж, баярлалтан хүүхэд багчууд нь хэрэлтэн гүйж байсан айлуудаас гарсан нэг хоёр хүн дуу шууч үгүй хар зогсноо. Энэ бүхнийг хараад ах дүүнэр минь богдож авсан дам хотогт нэг юм болгоож байгаа. Хашгирмаар санагдж байлаа. Арын игнэнд гэртийн харж эхнэр хүүхдтэйгээ амьд мэнд уулзсны баяр хийхэд тухай ярьж явсан нэгэн цэргийн дуу олон жил суусан өглөө эхнэрийнхэн дууг өлсөж ирээд хоол идэж байхдаа сонсож байгаа хүний сэтгэлийг доржид төрүүлж байлаа. Доржоо урд ганцгаа өөрөө мэдлгүй оролдож яваад тайлсанд хүүдийтэй мөөгөө падхийн унахад морин босхон угсгийсэн боловч тэдийл юм болсонгүй. Олон морины хөлтөө боссон хуйратус хамар амралуу н орж хөлстөн зуралдан үдийн нар дээр шарж зуны цагт том тогоо боов чанаж байгаа жижигхэн гэрт байгаа мэт бөхчм халуун өргөж байлаа. Дорж энэ бүхнээ хоёуг дэрч гунигтайгаар урт санаа алдаад Баатар цагаан хааны баруун гарын түшмэл Корстон оюнгөгч Даалам чин сүшигт чин ван цэрэн чимдийг ясчурм үгүй муухай хараач өгсөн бичгийг нь базаад нөөрлүүн шийдсэн гэлээ. Ер нь бидний хятад Орос хоёр хавсаадах санаатай шүү гэж хэллээ. Хоёуланг нь барилдуулж харгаа байдаггүй юм байх та гэж хоёуг хэллээ. Байхгүй бол та Архиактад манай улсыг хятадын нэгэн хэсэг газар гэж бичиг хийгээд гарын үсэг зургийгт нь Манлаван дамдын сүрэн өвгөд дээдсийн төрж өссөн нутгаа хариулсад өгсөн бузар бичигт гарын үсэг зурж төмөн үедээ жишигдэх нэртэй болохгүй гэд сэлмээ агссан чинь буцаагаад явуулсан гэлээ. Манлаван чарггүй эр хүн юм да. Хөөрхий гэж төрийн явдлын тухай сонссон яриагаа дорж дуусгалаа. Хоёуг хүрээнд таних айлгүй тэмнэмжлэн гуйлгачилж яваа амьдралаа нөхөртөө ярихад чамайг би таньдаг альдаа хүргэж өгье. Бас үүнийг авгээд тос болсон ачуурт боосон 10 мөнгөний янчаанаа өглөө. Ер нь чи богд эзэнд гавьяа айлтгавал лав зүгээр өнгөрөхгүй. Нөгөө манай зуутын Ярампил Баатар болсон. Би ч бас гордож байгаа гэж дорж цээжээ хөдөлгөө хэллээ. Хоёуг хариу дуурсангүй болслоо. Ингээд тэр хоёр доржийн таньдаг айлд очихоор явлаа. Хүрээний халуун хулмал их болж өмхий шавар хамар хорсгон бие хувцс савуугаар наалдуулсан мэт зууралдаж байлаа.